За тэгэхээр энэ хоёр асуудал байгаа. Нэгдүгээр нөөцийн савын асуудал байна. Тэгэхээр 2000 оны ихээр ч байна уу да. Ник гэж компани байж хат тэдний бүх одоо нөөцийн савнуудыг бүгдийг ашиглалтын шаардлага хангахгүй байна гэд бүгдийг агтлсан. Тэгээ агтлсны дараагаар хөвчлөө болсон байх бид гэж бодож байна. Тэрний дараагаар нөгөө агтлсан савнууд нь бүгдээрээ зөв зөвөр ашиглагдаад явсан. Хоёр дахь кейс нь бол онцгой байдлын ерөнхий газрын дээхэн үед бас бензин нэрээс ууршаад байдаг. Улсын нөгөө нэг норматив байсан гэд хитрхи ууршаад алга болчиход. Тэгээд нөгөөдхөө дүүргдэг нэг тийм ажилтаа. Төрд байх тэр нэг ийм юм болд юм л да. Тэгэхээр одоо энэ нөөцийн сав яг ямар одоо статусаар явах юм бэ? Менежментийн гэрээгээр явах юм уу? Хувь хүн оролцоод энэ дээр явах юм бол илүү тэр одоо янз янзын асуудал нь гайгуулах бах. Төрийн юмгээл нэг ууршуулаад байвал одоо яах вэ гэдэг. Ийм л асуудал гарчих юм. Тэгэхээр энэ дээр хэр зэрэг шаардлага хангаж ажиллах юм. За хоёрдугаар нь шатхуун хангамжийн асуудал байна. Энэ бол маш зөв. Ер нь бол бид нар бол ард иргэдээ ингэж одоо нэрвтүүл шатхууны очрод оруулж байгаа оронд бас тодорхой хэмжээгээр нөөцлөөд тэрнийгээрээ одоо хомсолтой үед хангах нь бол маш чухал байгаа. Дээрээс нь үнийн хувьд ч гэсэн дээр байдгийг. Жишээ нь өвлийн одоо дизель түвш $705 орж ирдэг байсан бол сая шатхууны хомсол үүсээд өдөрт 2000 тонныг одоо ачцэг мачдаг болоод эхлэнгүүт урд нь 1000 тонн байсан юм л. Тэгэнгүүт одоо бас давуу талаа ашиглаж байгаа мó ингээд $950 болчихчих. Бид нар дахиад үн дээр алдчихж байгаа байхгүй. Тийм учраас хямдхан байгаа дээр нь бас энэ тодорхой хэмжээгээр нөөцийг бий болгоно гэдэг чинь бас зөв зүйлээ гэдгийг хэлье. За гурав дахь асуудал нь бол энэ Алексей Николаевич Оросын улманы улсын элчин сайдтай би энэ баруун бүсд ажилласан. Өөрөөр хэлбэл баруун бүсээр нефт шатхуун ерөөсөө орж ирэхгүй хаацсан ба. Тэр үед нь очиж ажилласан. Евсеков элчин сайдтай хамтарч ажиллаад тэгээ тэрний үр дүнд нэг 100 тонноор өндөр үнэтэй орж ирсэн. Сүүлийн үеэр нэг 1000 тонноор зөвшөөрөд өгдөг болоод эхэлж байгаа шиг. Бид нар баруун бүсээр чинь 120,000 тонны шатхууны хэрэглээ байдаг. Тэгээ ийм нөхцөл байдлыг бас нэг шийдэх гэж бас ажилласан. Тэрний үр дүнд бас жоохон үр дүн гарч байна. Тэгээ энэ нөөцийн сав нь баруун бүсэд баригдах юм уу? Дээрээс нь Роснефть чинь зөвхөн одоо энэ юугаар оруулж ирдэг байхгүй юу? Одоо Навшкар скватраар оруулж ирдэг. Гэтэл тэр баруун бүсээр чинь бол юу Газпром нефть юм уу? Эсвэл одоо жижиг компаниуд шатхууныхаа нийлүүлэлтийг хийдэг. Энэ дээр одоо шууд одоо компаниуд шууд хамтарч ажиллах. Өөрөөр хэлбэл дунд нь байдаг одоо янз янзын зууршигч нар 2-3 зууршигч амждаг. Дээрээс нь төлбөрийн асуудал нь бүр тэр одоо юуны хаагурч үлээ. Дубайгаар дамжиж явдаг. Төлбөр нь замбраагүй өртөгтэй болцсон. Өөрөөр одоо эн чинь нөө Оросын улманы улсын санкцаас болоод төлбөрийн асуудал чинь үн өсөхөд маш их нөлөөлж байгаа. Энэ асуудлуудыг тэр баруун бүсийн хангалтын асуудлыг яаж шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл эндээс Улаанбаатараас орж ирээд Улаанбаатараас 1700 км зөөгөөд Баян-Улгийн аймагт шатхуун борлуулах тухай асуудал гэж. Гэтэл бид нар цаанаас BSK-с авлаа гэхэд илүү одоо хямдхан цаанаас 650 км яваад орж ирэх ийм боломжтой. Гэтэл энд нэг дураараа дургдаг баахан дундын зууршлагч байгаа учраас төлбөрийн асуудлаас интерес болоод маш өндөр үнэтэй шатхуун хэрэгэлдэг ийм одоо нөхцөл байдал бий болчиход байна. За Гонгорын дамтны юм шүү хариулна. За нөөцийн сав улсад байж үзсэн билээ. Бүрдөрч гишүүнтэй бол яг санал нэг байна. Түүхийн ингээд төр өөрийн эзэмшлийн нөөцийн сав бариад тэрийгээ тэгээд улсын төсвөр санхүүжүүлээд аж ахуйн бус аргаар ингээд явахаар хулгайлуулдаг юм л. Шатхуун ч өөрөө их тийм онцлог бүтээгдэхүүн ууршдаг. Тэгээд ууршилтанд тэгээ норм дүрмийнхээ хамгийн дээд хэмжээгээр ууршиж алга болоод ингээд бүүн хулгай зэлгий болдог юм л. Тийм болохоор энэ хуулийн үр дүнд бол үндсэндээ аж ахуйн нэгжүүдтэй л одоо хөнгөлөлттэй зээл олгож савны багтаамжийн хугацаа тоо хэмжээг нэмэгдүүлнэ. За улсын нөөцийн тоо хэмжээг энэ хуулиар хатуу зааж өгнө. Зөрчих юм бол хариуцлага тоосноо гэсэн зохицуултыг оруулж байгаа. Дээрээс нь энэ хуульд орж байгаа бас нэг том зохицуултыг бид бас дурдах ёстой. Юу вэ гэхээр сая ингээд I92-ийн одоо хомсдол болж явах үед аль шатхуун түгээх станцад хэдийн хэмжээний нөөц байгааг бид нар мэдэхгүй.
улсын хэмжээнд байгаа 1800 шатхуун түгээх станцд бид нэр ямар нэгэн хэмжих тийм одоо багаж хэрэгсэл байхгүй. Хүн явуулж хэмжинэ. Өөр ямар ч гарцгүй. Тэгэхээр энэ хууль гаргаж байгаад бид бол улсын хэмжээнд байгаа бүх шатхуун түгээх станцуудад мэдрэгчүүд тавиад хэмждэг тийм бүтэн систем тогтоох гэдэг юм. Энэ ерөөсө 35 жил огт хийж байгаагүй юм бил. Үнэхээр одоо тэр шатхуун түгээх станцууд нь юм байгаа бол байгаа мөртлөөсөө зохион байгуулалтаагаар өгөхгүй байна уу? Хомсдлыг зохион байгуулалтаагаар хийгээд байна уу? Эсвэл үнэхээр байхгүй болоод байна уу гэдгийг бид бодтой харж чадахгүй байгаа. Тэгэхээр хувийн энэ бүгднгийн энэ одоо мэдрэгчүүд тавьж одоо ийм системтэй болно гэсэн зохицуулт бас энд орж ирж байгаа. За хоёрдугаарт бол энэ баруун бүсийн шатхууны хангамжтай холбоотой асуудал бол таны хэлж байгаатай бас яг ижилхэн 8 дугаар сараас хойш бол үндсэндээ орж ирэхгүй таг гацчихсан. Манай баруун таван аймаг бол Бискээс баруун талаас авдаг байсан Газпром нийлүүлдэг. За эсвэл дундын жуулчлагч буюу трейдер компаниудаар оруулж ирдэг байсан. Сая Оросын улбооны улсад Монгол Улсын ерөнхий сайд айлчлах үеэр би Оросын улбооны улсын эрчим хүчний сайд Цэвлев сайдтай уулзаж мөн бас тэр улсын ерөнхий сайд манай ерөнхий сайд уулзаж ерөнхийлөгчтэй ч бас бидний багийнхан уулзаж тохиролцсон зүйл бол юу вэ гэхээр баруун бүсээр Роснефть шууд нийлүүлдэг болё гэж. Шууд нийлүүлдэг бол. Биск рүү өөрсдөө төмөр замаар хүргэе. Ингээд баруун бүсээр оруулж ирдэг болё гэж. Тэгэхээр энийг одоо энэ бэрхшээл бол удахгүй гайгүй болох бах. Газпромынхан ч гэсэн бас баруун бүсээрээ нийлүүлээ. За манай баруун таван аймгийн хэрэглээ Оросын улбооны улсын одоо хувьд бол хит баг байдаг учраас заавал дундын жуулчлагчтай байсан. Энийгээ болё гэдэг энэ тохиролцоонд үрсэ.